Байгальтай харьцдаггүй байгаль орчны талаарх мэдлэггүй өсч байгаа хүүхдүүд олон байгааг салбарынхан нь хэлж байна. Ийм хүүхдүүдэд том болсон хойно чи байгаль орчноо хайрлаа гэж хэлэхэд хэцүү. Иймээс байгаль орчиндөө тулгуурлаж хүүхдийн насны онцлог тохирсон хөтөлбөрүүд шаардлагатай байна. Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төвд тусгайлан бэлтгэсэн 5 өртөөгөөр 39-р сургуулийн 8-р ангийн сурагчид аялж байна. Эхний өртөө нь үрийн аялал. Ургамал үрээ өөрөөсөө холдуулан өргөн удам зайд тарааж тархах олон янзын зохиоллогтой болсныг бодит жишээгээр энэ өртөөнд үзэн танилцуулж байна. Харин 2 дахь өртөөнд амьтны музей үзэж хээр хөдөө явахдаа тэр болгон ажиглаж чаддаггүй Монгол орны маш олон зүйлийн амьтан шувууны үзүүлэн энд дэлгэжээ. Ер нь бол хүн мэддэг юм хайрладаг гинэ. Тэгэхээр одоогийн манай хүүхдүүдийн мэддэг юм гар утас, компьютер, тоглоом байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хамгийн гол зорилго бол хүүхдүүдийг ингээд байгальд ойртуулах. За байгальд ойртуулахдаа байгалийн хамгийн гайхамшигт зүйлээс нь тэднэрт харуулах, таниулах. За тэгээ хүүхдүүд энийг өөрөө хараад ирэхээр, өөрөө мэдрээд ирэхээр тэртээ тэргүй за байгаль гэж үнэхээр гоё юм байна. Би энийг судлаа, би энийг хайрлая гэсэн эрмэлзэлтэй болдог. 3 дахь өртөө бол амьд үлдээ гэж. Энд хүүхдүүдэд байгаль орчны талаар хууль эрх зүйн анхан шатны мэдлэгийг олгож байна. Тухайлбал эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, ой хэрийн төмөр тавих зэрэг байгаль орчны гэмт хэргийн төрлүүдтэй танилцсан анхны мэдлэг мэдээлэлтэй болж эдгээртэй холбоотой гэмт хэрэг зөрчилд ямар хариуцлага тооцогддог, түүнээс сэргийлэхийн тулд юу хийх ёстой зэргийг зааж байна. Ховор амтыг устгахад айгүйх нөхөн төлбөр олгодог. Одоо жишээ нь зээр гэхэд төлн гэхэд 62.5-аас 18.5 сая төгрөгөөр торгуулдаг гэх ч юм уу. Тийм болохоор амьтнаа хайрлая, хамгаалъя гэж хэлмээр байна да. Сургууль дээр биологи хичээл авдаг хичээл дээр багш дэвний цэцэг тайргээд тэри мэрийн гээд ер нь одоо ингээд багш нараас асуугаад цаа ингээд илүү их ойлгож авсан. Ер нь ингээд гэрийн хачаад гэр хан тэнцээ ч юм уу. Тэгээд ер нь мод зад гоё тарий гэж бодож байгаа. Амьд үлдээгэж өртөөнөөс гараад хүүхдүүд танин мэдхүн хүлэмж өртөөтэй танилцсан. Монгол оронд зэрлэгээр ургадаггүй Монгол царс, Монголын хамгийн том кактус болох аршин алгыг эндээс харж болно. Энд орж ирсэн хүүхдүүдийн хамгийн их сонирхол татаж байсан ургамал нь ичимхий гамба байлаа. Энэ ургамал нь стресстгээрээ навчаа хумдаг. Ичимхий амьтаа юм а гэдэг нь эндээс харагдчихэв нэ? Харагдчихэв тийм ээ. За ийм жижигхэн хэрнээл бид нараас ингээд навчаа хумаад өөрийгөө хамгаалаад авах нь штэ тий. За тэгвэл ургамал бол амьд юм аа. Миний зогсож байгаа энэ хүлэмж бол 40 гаруй жилийн өмнө баригдсан. Тэгэхээр энэ хүлэмжинд хамгийн их удаж байгаа ургамал бол за миний ард харагдаж байгаа энэ бол лимоны мод юм. Тэгэхээр энэ лимоны модыг бол 40 гаруй жилийн өмнө Цэдэнбал Филатовга бол анх бэлгэлж байсан гэдэг. За өнөөдрийг хүртэл энэ лимонд 40 гаруй жилийн турш бол ургасаар байна. За энд бол хүүхдүүдэд экологийн боловсролыг бол олгодог. Нийтдээ 50-аас 60 за төрлийг за 500-аас 600 зүйлийн ургамал энэ одоо хүлэмжинд жилийн 4 удирлын турш ургадаг байна. Ургамал гэдэг зүйл чинь бүх эрхтнээс нь эрхтнүүд нь өөр ингэсэн өвөрмөц үүрэгтэй байдаг. Жишээлхэд одоо зарим нэг ургамлын навчнаас нь өмнөр нь ялгарч байхад зарим нэг ургамлын цэцэгнээс нь ялгарах гэх мэтчлэн өөр байдаг учраас яг тэр зүйлийг л хүүхдүүдэд яг гараар нь бариулаад нүдээр нь үзүүлээд хамраар нь үнэрлүүлэх ч юм уу тийм бүхэр энэ 5 мэдрэхүүгийг ажиллуулж ингэж боловсролыг олгодог. Хүүхдүүд технологид автсан ч гэсэн байгаль орчны талаар ихээхэн сонирхож байгаа нь тэдэнд байгаль амьд зүйлтэй харьцах, юмны учрыг олох, таних мэдэх хэрэгцээ байна гэсэн. Эцэгчүүд хүүхдтэй утас бариулж гэрийн орчинд хайрцаглахаас илүүтэй байгальд хандуулах нь чухал байгааг тус төвийн мэргэжилтнүүд хэлж байлаа.